иргэн ч гэсэн үнэт цасны дансаа нийлгэж хувьцаа авах хэрэгтэй. Тэгэхээр аль брокерийн компанид хандхаа бас сайн судлаарай гэж би хэлмээр байна. Нөгөө муу брокер дилерийн компанид бол бас асуудалтай шүү. Тэгэхээр үзэгчнээ бас брокер дилерийн компани гэхээр бас ойлгохгүй ч юм уу. Хувьцаа нийлэхэд брокер дилерийн компани гэдээ ойлгохгүй ч юм уу. Брокер дилерийн компани гэдгийг жоохон тодруулаад тийм ээ. Яагаад заавал брокер дилерийн компанид үйлчлүүлдэг юм бэ гэдгийг бас. За тэр бол слайдн дээр одоо гарна. За би тэрийг бол тайлбарлаж өгнө та бүхэн. За слайдын дагуу хэвтүүлээ явчихдаг. Хүн бүрийн асуудаг асуулт бол Эрдэнэс 5 толгой хувьцаат компани авахын тулд заавал дансны хэлэх шаардлагатай гэж асуудаг. Тийм ээ гэж би хэлмээр байна. Нэг өсөндөө та дансаа нээснээр өөрийнхөө нэр дээр хувьцаа авчижаа. Энгийн өргөн бол банкны данс бол энэ бол мөнгөн гүйлгээний данс. Энэ бол мөнгөн гүйлгээний данс гэдэг бол хэрэглээний данс юм. Харин үнэт цасны данс буюу хөрөнгөний данс буюу хэрэглээний данс биш. Харин үнд цэн хүрэх үнэт цасаа авах ийм данс. Энэ бол хөрөнгөний данс шүү гэж хэлмээр байна. За тэгэхээр брокер дилерийн компани гэдгийг тайлбарлаж өгөөч гэж хэлж байгаа. Брокер дилерийн компани бол үндсэндээ нэлээд олон үйл ажиллагаа явуулдаг ийм компани. За нэгдүгээрт хүмүүсийн үнэт цасны дансыг нээдэг. Үнэт цасны дансыг нээснээр энэ үнэт цасны төлбөр тооцоо төлөвлөсөн хадгаламжийн төв дээр иргэн та данстай болно. За энэ нь нэгдүгээр зорилго. Хоёрдугаар зорилго үнэт цасны дансаа нээснээр иргэн хүн энэ үнэт цасны арилжаанд оролцох боломжтой болно. Энэ арилжаанд орсноо гэдэг нь брокер дилерийн компаниар үйлчлүүлээд иргэн та хямдхан хувьцаа байна гэж үзвэл хувьцааг аваад хадгаллаа. Өөрийнхөө үнэт цасны дансанд хадгаллаа. Магадгүй 5 жилийн дараа нөгөө хувьцаагаа буцаага зарахад маш их өндөр өсөлт үзүүлсэн бол энэ бол таны үнэт цасны арилжаанаас олох боломж болчиход байгаа байхгүй үнэт цэн болчиход байгаа. Энийг нэг хэсэндээ хийхийн тулд өнөөдөр энэ үнэт цасны дансаа нээж брокер дилерийн компанид ханддаг. За та бүхэн самбар дээр анхаарлаа хандуулаарай. За тэгэхээр нэг ийм зүйлийг би та нарт өнөөдөр бас хэлмээр байна. Өмнө нь бас хэлжсэн. За тэгэхээр энэ хөрөнгийн зах зээл үнэт цасны арилжаанд үндсэндээ 15,000 эргэн аж ахуйн нэгж оролцдог гэж би өмнө нь хэлжсэн. Энэ бол 15,000 эргэн аж ахуйн нэгжийг олигархууд буюу онгоцоор нисгчд гэж бид нэр хэлжсэн тийм ээ. Тэгэхээр энэ хөрөнгийн зах зээл үүсэн байгуулагдаад 20 жил өнгөрч байгаа. 2.8 сая эргэн бол энэ үнэт цасны салбарт ерөөсөө ордоггүй. Ерөөсөө ойлгодог үнэт цасны дансааж нэлгээг улсууд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ улсуудын хоорондын 20 жилийн ялгаа харагдаад байна. Энэ 20 жилийн ялгааг хүмүүс баян хоосны ялгаа гэж нэг тэлдэг. Нөгөө талд нь олигарх болон лаа төшөглөгчд гэж хэлдэг. Ийм л нөхцөл орчод байна. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэхээр Монгол улс нэг нийгэм маань Монгол улс маань үндсэндээ ийм ялгаралд орчижээ. Ялгарлыг жилээр нүцгээр 20 жилийн ялгаа харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр Монгол улс маань дэлхийн хөгжлөөс 80 жилээр хоцорч яваа гэж хүмүүс хэлээд байгаа. 80 жилээр хоцорч яваа гэдэг чинь энэ 15,000 эргэн аж ахуйн нэгж бол бас 80 жилээр хоцорч яваа. Ердийн иргэн 2.8 сая иргэн бол 80 дээр 20 тэнтүү 100 жилээр хоцорч яваа гэж хэлээд байгаа юм. Тэр энэ бол энэ иргэдийн буруу юу гэдэг асуултыг бас асуугаад байдаг хүмүүс. Иргэдийн буруу бас тодорхой хэмжээгээр байгаа 50% гэж би хэлнэ. Мөн нөгөө буруу нь болохоор засгийн газрын буруу бас байгаа ах гэж би боддtiin. Манай боловсролын тогтолцооч бас энэ тодорхой нөлөө үзүүлж байгаа. Ер нь бол энэ хувьцааны талаарх мэдээлэлгүй иргэд бол маш их байна. Ердийн иргэнээс л ингээд асуухад л хувьцаа гэж мэдгүй гэхэлэр мэднэ гэдэг. Юу гэдэг нь гэхэлэр хөрөнгийн биржил гэж хэлдэг өөр юм байдаг үү. За тэгэхээр нөгөө үнэт цасаа нийлгэсэн брокер дилерийн компани дампуур бол яах вэ гэдэг асуултыг хүмүүс асуудаг. Дампуур бол нөгөө хувьцаа маань миний юм алга болох уу гэж асуудаг. Үгүй ээ алга болохгүй. Таны үнэт цасны данс нөгөө үнэт цасны төлбөр тооцооны байгууллага нэгдэг учраас өөр брокер дилерийн компани сонгоод үйлчлэх боломжтой байдгийн шүү гэж хэлгээд байна. За тулгарч буй асуудлыг би ерөнхийдөө бол ярьчлаа. Нэг сая 1.5 сая иргэн бол асуудалтай байгаа шүү гэдгийг хэлээд байгаа юм шүү дээ. За тэгэхээр анхны өмч хөвчлээс хойш 20 жил өнгөрөхөд бол энэ хинтээ бол хариуцлагагүй брокер дилерийн компаниуд байсан. Эднэр бол иргэдийн хувьцааг эзнийхэн зөвшөөрлөгөөр зарж өрсөн тохиолдол байна. Тийм учраас хүмүүсийн хөрөнгөний зах зээлийг ерөнхийдөө нэг лойрын зах зээл гэдээ ойлгоод эхэлсэн. Үндэ бол тийм зүйл биш юм шүү. Өнөөдөр энэ хөрөнгөний зах зээл нэлээд сайжирсан байгаа. Хүн болгон сонссон Лондонгийн хөрөнгөний бирж групп компанитай Монголын хөрөнгөний бирж компани хамтран ажиллах гэрээ байгуулад Millennium IT гэдэг систем шилжсэн. Энэ систем бол брокер дилерийн компани иргэн хүний хувьцааг л өөрдөх боломжийг хаасан ийм сайн тогтолцоо орж ирсэн гэж ойлгож болох нэ. За тэгэхээр ерөнхийдөө өнөөдөр дэлхийн тэр бомбнууд, өнөөдөр Монголын тэр бомбнууд ч байна уу бүгдээрээ хувьцаа эзэмшигчид хөрөнгө оруулагчд байдаг. Энийг хүмүүс арай нэг өөр өнцгөр хараад байгаа. Төрөөс төрсөн тэр бомбтон гэж хэлээд байдаг. Төрөөс төрсөн тэр бомбтон байж болно энэ дунд. Гэхдээ ихэнх нь хувьцааны үр чимээр баяцсан улсууд байгаа.
гэдгийг л би хэлэх гээд байгаа байхгүй. Өмнөх нэвтрүүлгээр би бас энийг хэлжсэн тий. Тэгэхээр хувьцаагаа иргэд анзаараач хувьцааныг үр ашгийг хүртэх юм бол хувьцаагаар хүн бас амьдралаа дэвшлэх боломж байдаг юм шүү гэдгийг. За жишээ нь хүмүүс одоо өнөөдөр нэг настай хүнээс би асуухад ерөнхийдөө нэг юм л би залуудаа их мундаг явсан. Мундаг явсан гэл за яаж мундаг явсан гэл би гой хувц өмсдөг байсан. Ерөнхийдөө бол гой машинч ундаг байсан гэж. За тийм юм. Одоо яасан гэл одоо би ч юу айгүй хэцүү байна. Тэтгэмж ч муу байна. Би айгүй залуутай байсаас муу явж байгаа гэж хэлдэг. Яагаад ийм байдалд орчих вэ гэхээр нөгөө хүнээс би асуу та хөрөнгө хэрэглээ хоёроо ялгасан уу гэхээр хөрөнгө хэрэглээ хоёроо ялгаагүй хүн байгаад гэдэг юм. Хэрэглээндээ залуу цайхан насандаа ажил хөдөлмөрлөөл маш их мөнгө олдог. Олсон мөнгөөр хэрэглээндээ зарцуулаад явдаг. Ерөөсөө гоё амьдрал, гоё хоол идэл, гоё амьдэрсэн гэж байгаа. Харин угаасаа нэг юм хэл зүг байдаг шүү дээ. Залуудаа ямар явсныг хөгшөнд нь харагдчихдаг байхгүй. Тэр нөгөө хөгшин хүмүүс маань гадаадын том том хөгшчүүд маш их баян байдаг те. Дандаа жуулчилдаг, гадаадаар явдаг ус. Тэд нар нөгөө хөдөлмөрсөж олсон мөнгөөрөө хөрөнгөн зарцуулсан, хувьцаа авсан байгаа байхгүй. Тэгэхээр зөвхөн тэтгэврээрээ мөнгө олж амьдрах биш нөгөө хөрөнгө буюу энэ одоо хувьцаа авсан хүмүүс бол үндсэндээ бол одоо хөгшөрсөн хойноо яг энэ хувьцааны үр шимийг хүртэж байна гэж ойлгож явах гээд байгаа байхгүй. Тэгэхээр иргэн та залуу сайхан насандаа хөрөнгө гэдгийг ойлгоод хувьцаанд хөрөнгө оруулвал хөгшөрсөн хойноо тэтгэвэр гэж харахаас гадна том компани хөрөнгө оруулах хувьцаа эзэмшүүлсэн ноог ташиг авна хувьцаа эзэмштэй хуралдаа орсон тэр үедээ нөгөө компани дийлэх хөрөнгө оруулагч болцсон явахыг үгүйсэхгүй шүү дээ л гэж би хэлмээр байгаа юм л да. За тэгэхээр манай слайд бол үндсэндээ бол дуусаагүй. За тэгэхээр ерөнхийдөө энэ үнэт засны арилжааны системийг харуулъя гэж бас би иргэдэд бас өмнө нь бас харуулж ирсэн. Энэ удаа бас харуулъя. Тэгэхээр иргэнтэй харилцагч брокер дийлинг компанид хандаж дансаа нийлэн дансаа нийлгэсээр үнэт засны төлбөр тооцоон данстай болон данстай болсноор үнэт засны арилжаанд буюу хөрөнгийн зах зээл буюу энэ хөрөнгийн биржээс хувьцаа авч болно, зарж болно л гэсэн ийм боломжтой байдгийн шүү. Иргэн хүнд өнөөдөр банкны данс, үнэт засны данс гэдэг хоёр данстай болох ёстой шүү гэдгийг би хэлмээр байна. Тэгэхээр үнэт засны дансыг нээлгэж хувьцаагаа өөрийн нэрээр авахыг яарах хэрэгтэй гэж би хэлмээр байна. За тэгэхээр хөрөнгийн биржийн хүмүүс бас юу юм бэ гэж гайхаад байдаг. Хөрөнгийн биржил үндсэндээ зах буюу дэлгүүр юм аа. Тэгэхээр энэ дэлгүүрт бол хувьцаат компани хувьцааг зардаг. Бүтээгдэхүүн нь бол нэгсэндээ хувьцаат компани хувьцаа хөрөнгийн биржид ажилдаг компаниудыг бол нөгөө брокер дийлерийн компани гэж үздэг байх нь шүү дээ. Тэгэхээр брокер дийлерийн компани бол хөрөнгийн биржид ажилдаг ажилчид нөгөө нэг хөрөнгийн биржийн бүтээгдэхүүн бол таны эзэмшиж байгаа хувьцаа нөгөө нэг компани хувьцаа чинь хөрөнгийн биржээр зарагддаг байх нэ гэж болох юм шүү дээ. За тэгэхээр би хөрөнгө хэрэглээ хоёрыг ерөнхийдөө ялгаж бас хүмүүст анзаарууллаа тий. Ерөнхийдөө өнөөдөр малчид бол жишээ нь малчдыг бас яриул их зүгээр байгаа. Малчид бол үндсэндээ бас хөрөнгөтэй гэж хэлэхэд их хэцүү байгаа. Ягаад гэвэл энийг эргэлтийн хөрөнгө гэж хэлээд байгаа. Малыг бол энэ бол үндсэн хөрөнгө биш болчиход байгаа. Үндсэн хөрөнгө гэдэг бол арай өөр ойлголт байдсан байх шүү гэдгийг бас иргэдэлт. За хэрэглээ хөрөнгө хоёр ялгаатай гэдгийг хүмүүс ерөнхийдөө би ойлгуулчлаа. Хувьцаа гэдээ ярихаар хүмүүс янз бүрээр хүлээж авч байгаа л да. Зарим нэг нь дандаа томчуудын хийдэг үйлдэл тийм ээ. Амар баячуудын хийдэг ажил гэж ойлгож байгаа. За зарим нэг нь болохоор иргэн бүрийн хүү хувьцааны арилжаанд оролцож болох юм а гэдгийг бол маа нэвтрүүлгийг үзсэн хүмүүс бол ойлгож байгаа бах тийм ээ. Тэгэхээр хүн болгон ямарваа нэгэн бизнесийн тийм одоо харилцаанд ороход эрсдэл гэдэг зүйлээс ялчгүй тооцоож эрсдэл гэдэг зүйлээс баг хэмжээний айцтай бас нэг жишээ. Тэгэхээр маа нэвтрүүлэгт холбогдсон үзэгч хүртэл хэлсэн тийм ээ. Хувьцааны эрсдэл нь яг юунд оршдог юм бэ гэж асуусан байна. Энэхүү асуултаар нэвтрүүлгээ эхлэе гэж бодож байна. За тэгт. За үзэгчтэй орой минь төргий. Тэгэхээр түрүүчийн нэвтрүүлэг бид нар мэдээлэл өгөөд хамгийн сүүлд ерөөсө хувьцааны эрсдэлтэй юм уу, эрсдэлгүй юм уу? Тэр талаар л мэдээлэл өгчээл гэсэн. Тэгэхээр яг хувьцаа эрсдэлтэй юу, эрсдэлгүй гэдэг дээр хариулахад бол ерөнхийдөө бол бэлэн болчоод байна. Тэгэхээр ямар хувьцаа эрсдэлтэй вэ гэж асуувал их зүгээр. Ерөнхий хувьцаа гэдэг. Яг хувьцаа гэх юм бол маш энгийн жишээ шүү дээ. Одоо жишээ нь ерөнхийдөө бол маш энгийн жишээ шүү дээ. Одоо гурилан бүтээгдэхүүн эрсдэлтэй юу, эрсдэлгүй юу? Эсвэл гурил эрсдэлтэй эрсдэлгүй юу хэрэглэхэд гэдэг асуултыг асууж байгаатай адилхан болж байгаа байхгүй. Яг тэрэн дотор харин яг одоо талах тийм үү? Одоо нарийн боо, одоо торт ч юм уу те ингээд маш олон гурилан бүтээгдэхүүнүүд шүү дээ. Тэгэл гурил ордог. Бүгд л гурил ордог. Хувьцаа гэдэг үг бол ерөнхий үг байхгүй яг тэрэн шиг. Тэгэхээр хувьцаа эрсдэлтэйг бол бүгдээр эрсдэлтэй гэж асууж байгаатай адилхан болж байгаа. Тэгэхээр яг ямар хувьцаа эрсдэлтэй вэ гэж асуувал
их зүгээр. Жишээ нь машин жолоодоход бол эрсдэлтэй тий. Нөгөө талаар бас хэрэгтэй тий. Тэгэхээр бид нар ерөөсөө өдөр тутамд эрсдэл орж идэг ерөөсөө. Ерөөсөө байнга л эрсдэл орж идэг. Тэгэхээр эрсдлээ бид нар бол мэдчих хэвээр. Тэгэхээр хувьцааны арилжаанд орно гэдэг бол нэг гэсэндөө тухайн хувьцаа худалдаж авна гэдэг бол тухайн компанид хөрөнгө оруулж яана гэсэн үг байхгүй ерөөсөө. Тухайн компани хөрөнгө оруулаад хувьцаа эзэмшиж болчихж байна гэсэн үг. Тэгэхээр тухайн компанийг хэн удирдах вэ? Тийм биз? Тухайн компани ямар бүтээгдэхүүн гаргадгийг гэх мэтлэн хамгийн наацхан мэдээллүүдийг мэдчих хэвээр. Санхүүгийн тайлан өнгөрсөн жил ямар ашигтай ажилласан ч гэдэг юм уу? Улс төрийн нөлөөлөл байна уу энэнд? Олон улсын зах зээлийн нөлөөлөл байна уу? Гэдэг ийм олон нөлөөллүүдийг харах хэрэгтэй л доо. Тэгээд тухайн компаниг сонгоно. Жишээ нь архипиа үйлдвэрлэдэг компанид жишээ нэг хүн хувьцаа эзэмшдэг бай гэж бодъё л доо. Гэтэл төр засгийн улсын хурлын нэг гишүүн магадгүй энэ ер нь архины бизнесийг ер нь хааяа. Бүгдээр арх хэрэглэхэ болёо гэдэг хууль гаргаж ивэл нөгөө таны хөрөнгө оруулсан бизнес ч эрсдэлд орчих واخхой. Энэ бол улс төрийн эрсдэл бол авчиж байгаа зү. Яг энэтэй адилхан. Тэгэхээр яг аль бизнест орж ийн тэр бизнест улс төрөөс ямар нөлөөлөл байна, нийгмээс ямар нөлөөлөл байна, өөрөө бизнес маань ямар үнэлэмжтэй юм гэдгийг л яг харах хэрэгтэй. Тэгээ тэрнийг л сайн харж иж эрсдлээ тооцоолно гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө хөрөнгө оруулалт бол хоёр төрөл байна. Хувьцаанд хөрөнгө оруулахад төрөл байна гэж одоо хэлэх нь зөв л дээ. Ер нь анхны хөрөнгө оруулалт хоёр дахь зах зээлээс хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Анхны хөрөнгө оруулалт гэдэг бол ерөнхийдөө хүмүүс төсөл дээр хөрөнгө оруулна. За жишээ нь надад нэг ийм гойго төсөл байна. Одоо жишээ нь би ингээд нэг жишээлж шít. Би одоо энэ Дорногов аймагт би газрын тос илрүүлсэн. За тэнд бол нэг одоо хэдэн сая тонн одоо газрын тос байна. За тэрийг олборлохын тулд хөрөнгө хэрэгтэй тийм биз? Хөрөнгө хэрэгтэй учраас тэрэн дээр нэг төсөл бичнэ дээ. Төсөл бичээд тэр төслөө хүмүүс танилцуулна. Хүмүүс танилцуулаад за нэгсэндээс нэг 1 тэрбум долларын тэр үнд бол одоо бүтээгдэхүүн байгаа юм. 1 тэрбум долларын бүтээгдэхүүн байгаа юм. Тэрийг ашиглахын тулд за 100 сая долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэл ингээл нэг юм төсөл. Энэ бол анхны төсөл байгааз. Энэ тохиолдолд 100 сая долларт хүн за би 1 сая доллар өгье. Өчигдөр нэг хүний 1000 доллар өгөөч гэдэг юм ингээ явна гэсэн үг шүү дээ. Энэ бол анхны хөрөнгө оруулалт. Яг одоо энэ Эрдэнэс 5 толгойд анхны хөрөнгө оруулалт босгож байгааг яг адилхан. 932 төгрөг. Яг тийм. Анхны үнэ яг ингэж босгодоо. За энэ бол анхны хөрөнгө оруулалт байгааз. Энэ бол хоосон төсөл дээр хөрөнгө оруулалт хийж байна. Энэ бол эрсдэл айгүй өндөр байна гэсэн үг. Нөгөө талаараа хэрэг тэр бизнес ашигтай болох юм бол маш их ашиг хүртэнэ. За энэ айгүй том жишээнүүд бид нар байна одоо. Жишээ нь оюутлогоо хүмүүс ярьдаг те. Оюутлогоо бол 500 тэрбумын үнэлгээтэй тийм одоо нөөцтэй. За 500 тэрбум зөвхөн зэс алтын үнэлгээд. Түүнд анхны хөрөнгө оруулалт бол 6 тэрбум долларын анхны хөрөнгө оруулалт ихэд л болно. Техникийн эдийн засгийн үнэлт гэж гарсан гэдэг. Анхны хөрөнгө оруулалтын 6 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийцэн. Гэтэл өнөөдөр нэг эрсдэл учирчаад байгаа шүү дээ. Ямар эрсдэл гэсэн чинь дахиж нэмэлт хөрөнгө оруулалт хийхгүй бол энэ төсөл цаашаа явах байлаа. Ийм асуудал болж байна. Тэгэхээр анхны хөрөнгө оруулалт хийсэн улсууд яаж юм? Эрсдэл учирч байна гэсэн үг байхгүй. Нөгөөд чинь ажиллаагүй шүү дээ. Миний нөгөө өгсөн мөнгө маань дахиад хөрөнгө оруулалт хэрэгтэй болж байна. Энэ бол эрсдэл. Тэгэхээр энийг нарийн сайн тооцох хэрэгтэй. Нөгөө бизнест маань нөгөө нэг хүмүүс маань одоо хөрөнгө оруулж штэ. Хөрөнгө оруулж байгаа юм бол энэ яг ийм үр ашиг үзүүлэх юм байна. Анхны хөрөнгө оруулалт техникийн эдийн засгийн үндэс нь ийм байна. Тэгэхээр энэ дээр ерөөсөө ийм мөнгөний дүнг бол яг энэ бизнест хүрэх юм байна. Хүрэхгүй гэж бодож байгаа бол энэ эрсдэлтэй байна гэдгийг хүн ойлгож байна тийм биз? Тэрийг л өөрөө хүн тооцоолох хэрэгтэй л доо. Нөгөө нэг арга нь юу вэ гэхээр өнөөдөр амьдрал дээр бүр явж байгаа бизнесүүд байна. За жишээ нь би энэ дээр Атар өргөө талах чигэр гээд хоёр хувьцаат компаниг авчиад байгаа. Энэ бол анх дахь зах зээл нэлэлцэн өнгөрцөн. Анхны хөрөнгө оруулалт нь босцсон. Өнөөдөр энэ бол хоёр дахь зах зээлдээ орсон хөрөнгөний бирж дээр хувьцаагаа арилждаг юм компани. За хэрвээ та Атар өргөө сайн компани гэж бодож байгаа бол хувьцааг нь худалдаж аваад хөрөнгө оруулагч болчихно. Тэгэхээр энэ компани яах ёстой? Судлах ёстой. Атар өргөөгийн удирдлага юм байна. Хэдэн хувьцаа эзэмшигчтэй юм? Хэдэн хувьцаатай юм? Одоо хувьцааны үнэ хэдийн? Нийт хөрөнгө нь хэдийн? Санхүүгийн тайлан мэдээ нь үнэн зөв гардаг юм уу? Гэт маш олон зүйлсүүдийг харах хэрэгтэй болж байна. Энэ бүгдийг хараад за энэ өнөөдөр юм бол одоо жишээ нь бол энэ дээр яг би бодиттой жишээ авъя л да чинь. Нийт хөрөнгө бол 7.8 тэрбумын хөрөнгөтэй гэж байгаа. Атар өргөө маань нийт хөрөнгө чинь нөгөө нэг үнцэн хөрөнгийг би хэлээд байгаа шүү дээ. Одоо байшин, тоног төхөөрөмж энэ тэрийг үнэлэхэд 7.8 тэрбум тийм байгааз талах чихрийг нийт хөрөнгө нь болохоор 27 тэрбумын хөрөнгөтэй.
За ингээд ялгаа байгаа юм хоёр. Бүтээгдэхүүнийг харахаар атар өргөх арай жоохон цөөхөн бүтээгдэхүүн байдаг. Талах чихрэг арай их. Одоо шинэ талах гэхэд атар өргөхийн нэг 5 төрлийн талах гэдэг бол талах чихрэг 10 хийдэг ч юм уу. Арай жоохон өөр байна. Тийм байгаад нийт хувьцаа нь 174 мянган шиг хувьцаатай. Нэгсэндээ та хөрөнгө оруулна гэж чинь 174 мянгаас л авна гэсэн үг шүү дээ. Энэ бол хүмүүсийн гар дээр арилжигдэж байгаа гэсэн үг шүү дээ. Гэтэл талах чихрэг өнөөдөр сая хувьцаатай гэсэн. Тийм, сая хувьцаатай гэсэн үг шүү дээ. Түүний жишээ нь одоо атар өргөгийн 174 мянган шиг хувьцааны 131,394 шиг хувьцаа нь буюу ойролцоогоор 90%. 90% хувьцааг нь 5 хувьцаа эзэмшдэг. Энэ бол иргэн байж болно, аж ахуйн гэж байж болно. Тэгэхээр 5 хувьцаа эзэмшдэг хэдийн төвлөрүүлээд эзэмшиж чинь гэсэн үг. Тийм байгааз. За гэтэл талах чихрэг болохоор сая хувьцаараа 729 мянган 4 хувьцаа эзэмшдэг. За энэ бол их чухал мэдээлэл. За ингээд ерөнхийдөө төвлөрөл нэлээ харагдаж байна. Тийм байгааз. Гэтэл үлдсэн 42 мянга атар өргөгийн 42 мянган шиг хувьцааны хувьцаа 392 хүн эзэмшдэг. 42 мянган шиг хувьцааг нь. Гэтэл талах чихрийн 294,233 шихийн 3,987 хүн эзэмшдэг. Тэгээд өнөөдөр атар өргөгийн нэг ширхэг хувьцаа 59 мянгаар зарагддаг. Хөрөнгөний бирж дээр. Одоо нэг хүн энэ компани нэг ширхэг хувьцааг аваад хөрөнгө оруулалт хийгээл 59 мянгаар авах нь шүү дээ. Өөр нэг хэн нэг энэ хувьцааг нь зарж яадаг гэсэн. Энэ хувьцаанаас нэг нь зараад байна гэсэн үг шүү дээ. Одоо 392 хүнээс зард юм энэ 5 хүнээс зарж яана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг одоо 59 мянгаар нэг хүн авчлаа гэж бодъё. Талах чихрийг болгол нэг шиг хувьцаа нь 13,010 төгрөг байна гэсэн үг. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр энийг одоо яг зах зээлийн үнэлгээг ингээ бодъё гэхлээр маш энгийн. Энэ нийт хувьцааг энэ үнийн нүндээ үржүүлчихнэ. За тэгэхээр энийг бодоо хэдүүлээ дөхөө. 174,136 тийм ээ. Үрждэг нь 59 мянга. Зах зээлийн үнэлгээ нь одоо бол тэнцүү 10 тэрбум 274 сая. 10 тэрбум 274 сая болж байна. За энэ сая биш тэрбум үржиж хэвээр тийм биз? Тэрбум төгрөг шүү дээ. За энэ бол 10 тэрбумын үнэлгээтэй компани. Хувьцааг нь бол гэтэл үндсэн хөрөнгө нь 7.8 тэрбум байгааз. 10 тэрбум хувьцааг нь авахаар 10 тэрбум гэхэлэр энэ юуг харуулж ийн гэхэлэр хувьцаа нь аюулгүй өндөр үнэтэй байна гэсэн үг. Эрсдэл байна гэсэн үг. Зөв. Ойлгомжтой байгаас. Үндсэн хөрөнгөний байхад энэ хувьцааг нь авахлаар юм өндөр үнэнд гараад ирэхэд өндөр үн төлөөд аваад байна гэсэн үг шүү дээ. За тэгэл тэрийг одоо бодё хэдүүлээ. Тэхүү нөгөөх нь бодё. За шин сая 23,703 шиг хувьцааг үрждэг нь жишээ нь 13,010 төгрөгөөр 13 тэрбум 318 тэрбум төгрөг. Тэрбум. За тэгэхээр эн чинь ерөөсө ингэж үржүүлж байгаа шүү дээ. Биш. Ингэж үржүүлж байгаа. Тийм биз? Тэнцүү ингэж гарч байгаа шүү дээ. За хэдний үндсэн хөрөнгө болохоор 27 тэрбум. Гэтэл хувьцааг нь зах зээлийн үнэлгээг нь үржүүлэхээр 13 тэрбум гэж байна. Хувьцаа нэг хямдхан байгаа биз? Энийг анзаарах хэрэгтэй хүмүүс. Хамгийн наазах юм чи. Би зүгээр энгийн гаргалгаануудыг одоо харуулж шít. Гэхдээ энэ бол яг одоо амьдралд хэрэгж байгаа бодит жишээ шүү дээ энэ бол. Яг одоо хүмүүс атар өргөө гэдэг гэртээ интернетийн хүмүүс бол атар өргөө юм байна гэдээ ороод үз. Талах чихэр юм байна гэдээ ороод үз. Мөн MSEC гэдэг Mongolian Stock Exchange гэдэг энэ хөрөнгөний биржийн вебсайт дээр орж үзчих хүн болго. Ягаад гэвэл энэ бол зах шүү дээ. Энэ захад ямар бараа бүтээгдэхүүн зарж байгаа гэдгийг харнаа гэсэн үг. Энэ хоёр руу ороод энэ рүү ороод үзчихлээ энэ мэдээлүүд бүгд байчдаг. За энэ мэдээлэл ерөнхийдөө бол маш энгийн гаргалгааг энэ гаргаж үзсэн. Одоо энэ компани бол 59 саяар хувьцааг нь худалдаж авал эрсдэл хүлэхнээд амар үнэтэй юм тийм байгааз. Хүн авах юм бол хэрв би энгийн муу жишээ хэлээ л да. Жишээ нь энэ хүн одоо 59 мянгаар хөрөнгө энэ хувьцаа авчлаа гэж одоо энэ компани хэрэг зүгээр дампуурлаа гэж үзвэл үлдсэн эдгэрэнгийн заруул 7 тэрбумын хөрөнгө гарч ирэх юм шүү дээ. 7 тэрбумын хөрөнгийг энэ хүмүүстэй хуваагаад 174-д хуваачил та. 7 тэрбум 174-д хуваахлаа нэг хувьцааны үнэ гараад ирнэ гэсэн. Тэгэхээр 59-ээс доошоо юм гарна угаас. Тийм биз? Хэрэг энийг дампуурууллаа гэвэл
Энэ одоо тэр бумаа энэ хувьцаанд авахлаар 13-аас өндөр дүн гардаг гэсэн. Тэгэхээр энэ бол арай жоохон хямдхан зарагдж байгаа хувьцаа байна гэж харж болохоор байгаа ч гэдэг. Энгийн энэ бол маш энгийн гаргалгаа. Наазахын жишээ. Энээс гадна маш олон зүйл байна. За жишээ нь зах зээлийн эрсдэл гэж байна. Энэ хоёр бол нэг зах зээл дээр өрсөлдөж байгаа шүү дээ. Зах зээлийн эрсдэл. Зах зээлийн эрсдэлийг үндсэндээ бол олон улсын болон дотоодын гэж хувааж үзлээ. За жишээ энэ хоёр компанид бол олон улсын талаас бол эрсдэл байгаа. Өнөөдөр одоо жишээ хамгийн энгийн жишээ чекап ороод ирлээ шүү дээ. Чекап ороод ирэхлээр энэ хоёрын нөгөө зарагдсан нарийн боог хүмүүс авахгүй чекапыг авч байгаа зү. Эдийн засаг ингээ боогдоод ирнэ гэсэн үг. Тийм байгааз олон улсын зах зээлээс энэ компаниудаас бас асуудал орж байгаа зү. Дотоод их гэвэл одоо нэг хэсэндээ хоорондоо ямар эрсдэлтэй байна. Одоо энэ хоёрт өрсөлдөх маш олон компаниуд байгаа шүү дээ. Өгөөж гэх ингээд маш олон компаниудын бүр жижигхэн цэг хүртэрсэлж байгаа шүү дээ эдний дээр. Энэ одоо зах зээлийн хэдийг үзэж байгаа. Энэ зах зээлийн хэдийг үзэж байгаа. Тэрийг бас эдгээр тооцсон байгаа. Өнөөдөр 10% ч эзэмшдэг юм уу те 10-20 ч үүд юм уу. Бусд нь нөгөөдөл нь одоо 80%, 90%, 70% эзэмшдэг ч юм уу. Ийм байдлаар явдаг гэсэн. Тэгэхээр дотоодын зах зээлийн эрсдэл бас юу вэ? Тэрийг харах болгоныг бас харах хэрэгтэй. Тэр бүгдийг харна. Тэр бүгдийг судлах гэсэн. Миний ойлгож байгаагаар одоо ийм байна л да. Атар өргөө, талах чихэр гэдэг энэ хоёр компанид жишээ авах энэ мөрөл яваа тий. Одоо чинь нөгөөж компани одоо гадны хөрөнгө оруулалтаар амар гой талах хийдэг болчлоо гэхэд эднэрийн хувьцаа нь бол уунах магадaltaй л. Унаал яагаад тэгэхээр гэсэн үг тий. Сигнал өгж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр энэ атар өргөгийн хувьцааг нь эзэмшиж байгаа хүн өнөөдөр энэ компаниг хараа сууж байгаа. Шинэ ямар бүтээгдэхүүн хийх нь вэ тий? Хүмүүс аюулгүй идэхэд аюулгүй банк авч сумгаж иддэг тийм бүтээгдэхүүн хийх нь хараад энийг хараад байж байгаа. Гэтэл атар өргөдлөнд дундуур гарч ил аюул гой бүтээгдэхүүн гараад ирлээ шүү дээ. Одоо нэг арцтай боовч гэдэг юм уу тий. Тэрийг хүмүүс аюул авч идэг. Эдний талхыг авах болоо. Эдний талхыг авах болоо гэхэлэр эдний зах зээл яаж юм. Боогдоо гэж чинь. Дотоодын зах зээлийн эрсдэл гэсэн үг байхгүй энэ бол. Харин гадаадын болохоор нөгөө чекап байж юм уу эдийн янз бүрийн магадгүй бүр Туркээс нэг гой нарийн боон энэ төр орж ирэл шүү дээ тий. Яах тийм тэргүүт л өрсөлдөд унаад байна гэсэн үг. Ер нь бол энэ бол дотоодын болон гадаадын зах зээлийн өрсөлдөөн гэж харж байна. Дараад нь үйл ажиллагааны эрсдэл гэж бас заавал байдаг. Үйл ажиллагааны эрсдэлхээр одоо ямар эрсдэл вэ гэхээр энэ компани өнөөдөр үйл ажиллагаа ямар байна? Энэ компани үйл ажиллагаа ямар байна? Дотоод үйл ажиллагаа. Жишээ нь үйл ажиллагаанд доголдолтой компаниуд одоо энэ үйл ажиллагаа явагдал байдаг. Гэтэ үйл ажиллагаанд доголдолтой байгаа мэддэггүй анзаардаг. Одоо энгийн жишээ л энэ компани гүйцэтгэх захирал нь нөгөө нэг шугамаа мэдхгүй, тоног төхөөрөмжөө мэдхгүй л өөр энэ компанид анхаарахгүй өөр тийш анхаарал яваад үйл ажиллагааны доголдолд ороод ирлээ. Одоо нэг энгийн жишээл Монголд бол ялангуяа маш их байдаг. Ялангуяа Монголд бол нөгөө нэг энэ монголчууд нөгөө нэг өөрийнхөө ажиллаж байгаа компанийн бүтээгдэхүүнийг хулгайлдаг тохиолдол байдаг тий. Иймэрхүү тохиолдол байдаг шүү дээ. За нэг талх аваад гэрлүүг аваа явчихдаг. Өтөр болгоныг аваа явах болно үстэй тий. Ийм тохиолдол байдаг шүү дээ. Энэ бол үйл ажиллагааны эрсдэлд ороод явах жишээтэй. Хоёр хүн хоорондоо нөгөө конвейер дээр хоёр хүн ажилладаг байхад нэг нэгнтэйгээ ойлголцоод ингэ ажиллах хэрэгтэй. Хоорондоо ойлголцохгүй асуудал үүсгэх юм бол тэр конвейер дээр асуудал үүсэх. Ерөөсөө үйлдвэрлэл гэдэг бол ерөөсөө яг л араашууд дээр л ингэж явах хэрэгтэй. Тэрэн дээр л жоохон эрсдэл гарахад л юм тэгэл эднийх нэг өдөр талхаа зархаа болонгууд эднийх тэр өдрийн зах зээлийн шууд эзлэл хэлэх байхгүй. Тэр өдрийнхийг эзлэн шүү дээ. Тэгэл дахиад нэг өдөр нь хоёр дахь өдрийн эзлэл. Тэгээд бүр жил ингэ ажиллах болгоо бүр гарч ирж байна гэсэн үг байхгүй. Нэг өдрийн зах зээлийн алдахад л өнгөрч байгаа байхгүй. Тийм байгааз. Тэгэл өнөөдөр хүмүүс энэ хоёр ч хоёулаа атар гэж талах үйлдвэрлэдэг шүү дээ. Тэгвэл хүмүүс хоёр атарлах нь хоёулыг наваад хоёулыг жоохон ялгаатай байдаг. Талах чихэн гоё байд юм гээл зарим нь болохоор атар өргөхийн гоё байдаг гэл. Ингээл бас өрсөлдөд явж идэг. Бас хөрөх чадрын эрсдэл гэж бас байдаг. Энэ хоёр компани маань одоо энэ зах зээл одоо зөвхөн нарийн бомны зах зээл дээр ажиллах юм өшөө өөр дахиад бүр чихэр тий чихэр идэгдэлтэй энэ хоёр эднийх арай жоохон олон төрлийн чихэр идэг. Эднийх нэг төрлийн чихэр гэж шийд. Эднийх нэгэн чихэр хийж байгаа хоёр чихэр идэг гэж байна. Чихэрлөө орж штт. Дараа нь өөрөө юу гэдэг нэг үзэмтэй өрүүлж байдаг юм уу? Эсвэл нөгөө Вьетнамаас орж идэг нөгөө дотроо юутэй нөгөө самарта цагаан юу ч байдаг юм уу тий? Ингээд 40 төрлийн юм гурлан бүтээгдэхүүнтэй чихэртэйгээ холбоотой өөр зөндөө бүтээгдэхүүн хийж болно.